За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнгөрсөн 7 хоног эзний ивэлэр дүүрэн байв уу. Бурхны хаанчлалыг хэр ирж хайваа. Түрүүчийн бүтэн сайдэр бид нар ямар сургаал сонслоо? Бурхны хаанчлалыг ирж хай. Бурхныг нэгдүгээр тавь. Бусад ямиг хоёрдугаар тавиа гэж бид нар сонссон. Санж гэнэ үү? За тэгээд үнэхээр бид нар Бурхныг нэгдүгээр тавиад Бурхны хаанчлалыг, Бурхны зөвхт байдлыг ирж хайх юм бол бусад бүх юм араасаа цэгцэндээ ороод эмх журамтайгаар бас эзний ивэл өрөөлтөөр явагдахыг бид нар өөрсдөө харнаа. Бурхан өөрөө бидний өмнөөс ажиллахыг харах болно. Амен. За тэгээд бүгдээрээ үргэлжлүүлээд бидний ярьж байгаа сэдэв маань болохоор эзний дагалдагчд байх тухай ярьж байгаа. За тэгвэл өнөөдөр биний ярих зүйл маань болохоор Бурхны хаанчлалын тухай холбоотой бас миний өмнө 2-7 хоногийн өмнө заасан Бурхны үг заавартай холбоотой. Өнөөдөр би юу ярих вэ гэвэл Бурхны үг зааврыг амьдралдаа хэрэгжүүлэх тухай. Юу гэсэн бэ би сая? Амен. За тэгээ бүгдээрээ хамтдаа эхлээд залбирчий. Тэгээ эзэн үнэхээр бидний зүрхсэтгэлтэй ярих болтугай, бидний зүрхсэтгэлийг нээлттэй бас зөөлөн байлгах болтугай бид нар бас эзний үгийг амьдралдаа хэрэгжүүлэх зүрх зоригтой байх нь л бүгдээрээ залбирая. Эзэн бурхан минь тань бид нар энэ цагийн төлөө байгаа бүх боломжийнхаа төлөө тань талархах эзэн минь ээ. Тэгэд бид нар таны хаанчлалыг таныг ирж хайж амьдралдаа таны үгийг хэрэгжүүлэхэд та бидний зүрхсэтгэлийг бэлтгэж өгөөрэй. Таны үг зааврын дагуу амьдрах шийдвэрийг биднээс эрс зоригтойгоор гаргуулж өгөөрэй. Таны үгийг амьдралдаа хэрэгжүүлэгчд байлгаж өгөөрэй гэж танаас гуй. Таны үгийг хэрэгжүүлж амьдрахад та бидэнд туслаарай, бидэнд зааж өгөөрэй, чиглүүлээрэй. Эзэн минь тань бид нар энэ цагийг даатган Есүсийн нэрээр өргөж байна. Амен. За бүгдээрээ Бурхны үг зааврыг хэрэгжүүлэх тухай харахтаа би нэг хэд хэдэн ишлэл энд гаргана. Тэгээд бүгдээрээ эхлээд Матай 7-ыг харъя. Бүгдээрээ Библийг гаргаад Матай 7 дугаар бүлгийг гаргая. За Библигүй хүмүүс нь дэлгэц рүү харж болно. Библиэнүүд нь Библиэ нэгээд Матайгийн 7-гийн 24. За энд ашин бас хэлэхэд Библигүй хүмүүс байвал Библи аваарай. Манай Библи зарж байгаа шүү. Нэмэгдэл үнгүүгээр үндсэн үнээрээ газар номрын дэлгүүрээс хямдхан 25-30%-аар нэмээгүй үндсэн үнээр нь 17,000-аар байгаа. Библийг аваарай. Библигүй хүмүүс нь. Библигүй юм байна уу? Өөрийн гэсэн библигүй юм байна уу? Аваарай. Манад байгаа шүү. За. Матай 7-гийн 24-өөс 27. Би гайгүй харагдаж байна те. Тиймээд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхилж, байшинг нүдсэнд тэр нь нуруу. Эвдрэл нь асар их байлаа. За энд Есүс өөрийнх нь үгийг сонсоод өөрийнх нь үгийнхэн дагуу амьдрдаг буюу үгийг нь амьдрал дээр хэрэгжүүлдэг хүмүүсийг хэрэгжүүлдэггүй хүмүүстэй харьцуулсан ба. Энд Есүс өөрийнх нь үгийг сонсоод яг тэрнийхээ дагуу үйлддэг амьдрал дээр хэрэгжүүлдэг хүнийг хинтээ зөвлөсөн бэ гэвэл ухаалаг хүнтэй зөвлөсөн ба. Ухаалаг ир гэдэг нь ухаалаг эмч гэсэн үг. Ухаалаг хүнтэй зөвлөсөн ба. Тэр хүн ямар юугаар ухаалаг вэ гэхлээрэ тэр хүн байшингаа яаж барьснаас болж байгаа. Энэ хүн байшингаа барихдаа хадан дээр байшин барьсан гэж байна. Нэгсэндээ маш сайн суйртай хадан дээр байшин барьсан ухаалаг хүнтэй өөрийнх нь үгийг хэрэгжүүлдэг хүнтэй зөвлөсөн ба. Харин тэгвэл өөрийнх нь үгийг сонссон мөртлөө сонсоогүй биш те сонссон. Гэхдээ хэрэгжүүлдэггүй хүнийг хинтээ зөвлөсөн бэ гэвэл мунхаг хүнтэй зөвлөсөн ба. За энэ дээр харахад та нар улаанаар зармын тэмдэглэсэн, цэнхрээр зармын тэмдэглэсэн байгаа. Цэнхрээр болохоор эзний үгийн дагуу амьдрдаг хүнийг нь улаан нь болохоор
цэнхэр нь эзний үгийн дагуу үйлддэг хүнийг улаан нь болохоор анхааруулгын тэмдэг буюу эзний үгийн дагуу амьдрдаггүй хүнийг нь би өнгөөр ялгаж бичсэн байгаа. Тэгэхээр эзний үгийн дагуу амьдрдаггүй хүнийг нь болохоор хаана байшингаа барьсан юм бэ гэвэл элсэн дээр байшин барьсан. Элсэн дээр байшин барьна гэж байх уу? Үгүй баха гэж би бодож байна. Хэрвээ элсэрхэг газар байвал тэр элсэрхэг газар маш сайн суур хийж л байшин барьна үхээс элсэн дээр байшин барьдаг хүн бол үнэхээр л мунхаг хүн. Тэгвэл Есүс өөрийнх нь үгийг сонссон мөртлөө хэрэгжүүлдэггүй хүнийг мунхаг хүн гэж хэлж байгаа. Яагаад гэвэл чи элсэн дээр байшин барьж байгаа яг тийм мулгуу хүнтэй адилхан байна. Сонсон мөртлөө хэрэгжүүлэхгүй байгаа бол яг л тэр мунхаг хүнтэй адилхан гэж хэлсэн. Тэгвэл яг энтэй адилхан зүйлийг Лук номон дээр бас хэлсэн байгаа. Гэхдээ арай өөр өнцгөөс, арай өөр үгээр хэлсэн. Тэрийг зумаар харъя. Лук 6-гийн 46. Библийг эргүүлээд Лук 6-гийн 46-аас 49. За энд анхааралтай сонсоорой. Та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? За энд юу гэж байна? Та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Над руу ирж үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хинтээ адил болохыг та нарт би харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суйрлуулсан хүнтэй адил юм. Үер болж гол халин байшинг дайрсан боловч хөдлөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод үүний дагуу эс үлддэг нь газар дээр суур тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нуруу. Тэр байшингийн сүрэл асар их байлаа гэж сургалаа. За энэ би адилхан яг улаан өнгөөр, цэнхэр өнгөөр ялгасан байгаа. Эзэн өөр дээр нэрсэн хүмүүсийг бүгдийг нэгсэн. Та нар намайг эзэн гэж дууддаг шүү дээ. Хэрвээ үнэхээр эзэн гэж дуудаад намайг эзнээ болгоод байгаа юм бол яагаад тэгээд миний хэлсний дагуу хийдэггүй юм бэ гэж хэлж байгаа. Энэ бас тийм зөөлөн үг биш. Эзэн өөрийнхөө дагалдагч нартаа үнэхээр тэдний сонсох хэрэгтэй зүйлийг хэлж байгаа гэсэн үг. Та нар намайг эзэн гэж хэлдэг мөртлөө яагаад үүнийхээ дагуу үйлддэггүй юм бэ? Хэрвээ намайг үнэхээр л эзнээ болгосон юм бол миний харьяат хүн, миний зарц шиг, миний шав шиг, миний дагалдагч шиг амьдраач гэж хэлж байна гэсэн үг. Тэгээд эзний үгийн дагуу үйлддэг хүн нь байшингийнхаа суурийг энэ дээр юу гэж байна? Газраа гүн ухаад хадан дээр суйрлуулсан хүнтэй адилхан гэж хэлж байгаа. Тэгвэл одоо бүр газраа гүнзгий ухаад гэж энэ Лук дээр хэлсэн байна те. Байшингийнхаа суурийг газар руу гүн ухаад хийдэг. Тим хүнтэй адилхан. Тэгээд үер болоод гол халиад салхисан ч гэсэн энэ байшин нурсангүй гэж. Тэгвэл бидний амьдралд гол үер салхи гэдэг маань бидний амьдралд гарч ир янз бүрийн салхи шуурга хэцүү нөхцөл байдал бидний итгэлийг шалгасан үйл явдлуудыг хэлж байгаа гэсэн үг. Таны амьдралд хэцүү зүйлүүд болсон ч гэсэн таны итгэлийн байшин чинь нурахгүй. Хэрвээ та итгэлийнхаа байшинг хадан дээр бас гүнзгий байрлуулж чадсан бол байшин чинь нурахгүй. Харин байшингаа тэгж барьж чадаагүй буюу эзний үгийн дагуу үйлддэггүй бол байшингаа суурийн тавилгүйгээр байшин барьсан хүнтэй адилхан гэж хэлж байна. Тэгээд гол үерлээд салхилаад ус орж ирэхэд тэр байшин дайрахад байшингийн сүрэл асар их байлаа гэж. Тэгвэл үнэхээр хүмүүс Есүсийг эзэн гэж хэлдэг. Тэгвэл тэр хүний итгэлийн амьдрал, итгэлийн байшин нурахгүй, тэр хүн итгэлийн амьдралаар хэр цаашаа явах вэ гэдгийг үнэхээр юу харуулах вэ гэвэл тэр хүн эзний үгийн дагуу үйлддэг үгүй гэдгээс нь хамаарна. Эзний үгийн дагуу үйлддэг, сонсоод үйлддэг болвол ямар ч салхи гарч ирсэн, ямар ч үер орж ирсэн,
ямар ч их ус орж ирлээ таны итгэлийн байшин хэвээр үлдэнэ. Хэрвээ эзний үгийг сонсоод байдаг мөртлөө хэрэгжүүлдэггүй, амьдрал дээрээ тэрнийг биелүүлдэггүй бол бид нар эзэн гэж хэлээд хэрэггүй гэсэн үг. Цөмөрө дахиад Яаков номын 1:22-оос энэ тухай бас харъя. Хойш нэргүүлээд Библийн Яаков ном 1:22. За энэ бас яг эзний үгийг хэрэгжүүлэх тухай хэлж байгаа. 22-оос. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байг. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрлөх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм а. Харин мартамхай сонсогч бус хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн түүгээр байдаг нь үйлсдээ өрөөгдөх болно гэж. Энд эзний үгийг сонсдог тэгтээ хэрэгжүүлдэггүй хүнийг юутай зөвлөсөн бэ гэвэл толинд өөрийгөө харсчаад тэгэл толиноос холдонгуудаа өөрийнхөө одоо энэ тэнд янз бүрийн засах хэрэгтэй байгаа ч юм уу янзлах ёстой зүйлээ тис мартдаг тийм хүнтэй зөвлөж. Харин толинд өөрийгөө харчаад толь буюу эзний үгэнд эзний үг өөрийнх нь үнэн бодит байдлыг харуулж өгнө гэсэн үг. Эзний үг бол бидний үнэн байдлыг бидний нүгэлтэй бол нүглийг маань засах ёстой бол засах ёстой маань харуулж өгдөг толтой адилхан. Тэгвэл тэр эзний үнэн үгийн толинд өөрийгөө харцсан мөртлөө засахгүй бол тийм байна. Харин засж байгаа бол тэр үгийн дагуу амьдарч байгаа бол юу гэж хэлж яана гэвэл эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн түүгээр байдаг нь үйлсдээ өрөөгдөх болно гэж. Та үнэхээр хийж байгаа ажил дээр бодож байгаа төлөвлөж байгаа зүйлс дээр өрөөгдөхийг хүсэж байна уу? Хэрвээ тэгвэл та эзний үгийн дагуу үйлд гэж хэлж байна гэсэн үг. Та өрөөлтөй баймаар байна уу? Та хамгаалттай, та сайн сайхан баймаар байна уу? Тэгвэл эзний дагуу үгийн дагуу л үйлд. Эзний үгийн дагуу л амьдр. Эзний үгийг сонсоод тэрнийг хэрэгжүүл. Зүгээр нэг сонсдог, сонсчод мартдаг биш. Зүгээр нэг сонсогчд биш, харин эзний үгийг хэрэгжүүлэгчд бай. Тэгвэл та нар өрөөгдөх болно гэж эзэн өөрөө хэлж байна. Зүгээр л битээ нэг сонсоод бай. Зүгээр л битээ хажуугаар нөнгөрүүлээд бай. Харин мартамхай хүн шиг биш. Харин амьдралдаа эзний үгийг хэрэгжүүлэгч байх юм бол хийж байгаа үйлсдээ өрөөгдөх болно гэж хэлж байна. Энэ эзний үг өөрөө хэлж байгаа. Та бид нар эзний үгийг хэрэгжүүлэх юм бол эзний үгийн дагуу амьдрах юм бол өрөөгднө гэж байна. Тэгээ Лук номын 8:21 дээр Иесус миний их ба ах トゥ нар хинбэ гэж хэлсэн байна. Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлэгч нь миний их ба ах トゥ нар мөн гэж хэлсэн. Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлэгч нь миний ихтэй адилхан, миний ах トゥ тэй адилхан гэж Иесус хэлж байгаа. Тэгвэл өөрийнх нь үгийг сонссон мөртлөө хэрэгжүүлдэггүй хүн бол үнэндээ Иесусийн хамаатан мөн үү? Биш болж таарж штэ. Хэрвээ би та Иесустэй хамааралтай, Иесусийн дагалдагч мөн гэж хэлүүлээ гэвэл Иесусийн үгийг сонсоод хэрэгжүүлэх л хэрэгтэй гэсэн үг. Бид нар хичээл сургууль сурж байхдаа хэрвээ багшийн өгж байгаа зүйлийг хийхгүй, даалгаврыг хийхгүй яваад байвал ямар сайншаа болох вэ? Сайншаа байж өмдөж чадахгүй. Яг тэрнтэй адилхан бид нар Иесусыг эзнээ гэж дагчаад үгийг нь хэрэгжүүлэх л хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол бид нар хинбэ Иесусийн их гэдгээ харуулж байгаа. Би бол Иесусийн хамаатан, Иесуст би бол харьяалагддаг гэдгээ харуулж байгаа. Нөгөө талаасаа бас таны амьдрал өрөөгдөх болно гэж хэлсэн. 2 дугаар Тимотийн 3:16-г цөмөрө харъя. Энэ нэгэн чухал асууг байгаа. 2 дугаар Тимотийн 3:16 17 Бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэхэд тустай.
Энэ нь Бурхны хүн чадамгай аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм а гэж. Бичвэр бүр буюу Бурхны үгэнд байгаа энэ ном болгон, захидал болгон, одоо энэ байгаа бүх юм маань бүгдээрээ Бурхны амьсгалснаар буюу Бурхны амнаас гарсан үг бөгөөд юунд тустай гэж хэлж байна. Заахад, зэмлэхэд, залруулахад, бас зөв рүү чиглүүлэхэд гэж. Та заалгуулмаар байна уу? Тэгвэл эзний үгийг хэрэгжүүл. Тань зэмлүүлэх зүйл байвал та зэмлүүлэхэд бэлэн үү? Бэлэн бол эзний үгийг сонс. Та залруулах авмаар байна уу? Таны амьдрал залруулах зүйл байна уу? Байвал эзний үгийг сонс. Зөвд чиглүүлэх танд хэрэгтэй юу? Хэрэгтэй бол эзний үгийг сонс. Тэгснээрээ Бурхны хүн чадамгай аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм а гэж хэлж. Хэрвээ бид нар Бурхны үгийг аваад өөрсдийнхээ амьдралд чиглүүлэг, заавар, бас залруулах, зэмлүүлэхэд хэрэгтэй зүйлээ гэж авч хэрэгжүүлэх юм бол бид нар аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ гэж хэлж байна. Тэгээ үнэхээр би 2-7 өдрийн өмнө хэлсэн Бурхны үг заавар бол зүгээр нэг хууль биш. Үнэхээр бидний амьдралыг чиглүүлэх ёстой луужинтай адилхан. Бидний амьдралыг зааварчлах заавар гэж би хэлсэн ба. Тэгээ Бурхны үг заавар маань бидний амьдралын бүхэл талбарт үйлчлэх ёстой. Тэгээ ялангуяа магадгүй бид нар уламжлалт одоо шашныхаа үзэл бодлоос юм уу болоод монголчууд маань итгэлийг амьдралынхаа зөвхөн нэг хэсэг рүү хамааруулж ойлгох гэдэг. Жишээлбэл за ингээд надад амьдралын хэцүү асуудал тохиолдох юм бол би одоо лам хор руу очиж гэдэг юм уу эсвэл үзүүлдэг бариулдаг хүн рүү очиулъя аргалуулъя шаргалуулъя гэж боддог. Бусад үед бол тэр юм надад хэрэггүй. Тэ би өөрийнхөө яваад байдаг. Тэгээд яг нэг хэрэгтэй үедээ л тэр хүмүүс рүү очие ийм юм хийлгүүлээ гэж боддог. Бусад үедээс хамаагүй. Харин тэгвэл Есүст итгэх итгэл бол тийм биш гэдгийг би одоо яаж тодорхой хэлэх вэ? Есүст итгэх итгэл болвол таны амьдралын бүхий талбарт хамаарах ёстой. Зөвхөн таны итгэлийн амьдрал, таны сүсэг бишрэл гэдэг амьдралын нэг хэсэгт хамааралтай зүйл биш. Харин Есүс хэрвээ таны эзэн мөн бол таны амьдралын бүх талбарт эзний үг хамаатай. Хэрвээ Христ таны эзэн мөн бол таны амьдралын бүх талбар дээр чинь эзний үг энэ заавар хэрэгжих учиртай гэсэн үг. Бид нар зөвхөн амьдралынхаа нэг хэрэгцээтэй шаардлагатай хэсэг дээр л эзний ивэл өрөөлийг гуйчаал бусад хэсгүүдийг нь өөрийнхөө хүслээр, өөрийнхөө бодлоор авч явж хадгалмаар байдаг. Тийм биш. Үнэхээр Есүсийн үг бол Бурхны үг бол бидний амьдралын бүх талбар дээр хэрэгжих ёстой. Би бүх талбар гэж хэлснээр таны бодол санаанд та юу бодох уу, юу бодохгүй байх уу? Таны оюун бодолд ямар санаа орж ирж байна? Та ямар санааг бас үлдэн хөөх ёстой вэ? Таны үйлдэл гар хөлөөрөө хийж байгаа үйлдэл чинь гэртээ хийж байгаа, гадаа хийж байгаа, хүний нүднээс далд ил хийж байгаа бүх үйлдэлд хамааралтай гэсэн. Та бидний үг яриан дээр эзний үгийн хэрэгжүүлэх ёстой. Та бидний үг амнаасаа ямар үг унгааж байна? Тэр бүхэн чинь эзний үгэнд хэрэгжих ёстой. Бидний хандлага байна. Та бусдад харуулж байгаа хандлага, ажил дээр гаргаж байгаа хандлага, бусдад харуулж байгаа хандлага бүх зүйл дээр гэр бүл дээрээ бас та өөрөө магадгүй эцэг их болсон байж болно. Эсвэл та одоогоор эцэгийнхаа дор амьдарч ээж магадгүй. Тэгвэл гэр бүл дотроо таны амьдралын бүх талбар дээр эзний үг хэрэгжих ёстой. Таны ажил мэргэжил дээр ч би зөвхөн цуглаанд очиж байгаа үедээ л одоо итгэгч хувцас өмсөд итгэгч үйлдэлээд итгэгч царайгаа гаргаад явдаг тийм биш ээ. Та энд байхгүй таны эргэн тойрон нэг ч итгэгч байхгүй байсан үед ч гэсэн ажил дээрээ та эзний үгийг хэрэгжүүлэх л учиртай. Хэрвээ үнэхээр Есүс таны эзэн мөн бол та эзний үгийг бид нар хэрэгжүүлэх ёстой. Найз нөхдөний харилцаан дээр та ямар найз нөхөдтэй нийлж байна?
хинээс та хол байх ёстой вэ? Ямар найз нөхдөд харилцаа вэ гэдэг дээр хүртэл эзний үгийг бид нэр хэрэгжүүлэх ёстой. Эхнэр нөхрийн харилцаан дээр, эцэг их хүүхдийн харилцаан дээр, хувийн болон гэр бүлийн санхүүгийн асуудал шийдвэр дээр, бэлгийн амьдрал дээр, бидний амьдралын бүх талбар дээр эзний үг хэрэгжигдэх учиртай. Бид нар зөвхөн амьдралынхаа нэг тодорхой хэсэг дээр л надад энд ивэл хэрэгтэй, нэг мөнгө хэрэгтэй, ийм юм хэрэгтэй учраас гээд нэг хүнээс юм асууад гуйж байгаа юм шиг биш. Үнэхээр бидний амьдралын бүх талбар дээр эзний үг хэрэгжигдэх учиртай. Тэгжээж бид нар Есүсийн дагалдагч болно. Тэгжээж бид нар би Христийн шавь гэж хэлнэ. Тэгжээж би Христтэй адилхан болно. Христтэй би амьдралынх бүх талбар дээр адилхан болно гэж хэлнэ. Энийг л Христийн дагалдагч гэж хэлнэ. Тэрнээс биш зөвхөн нэг надад нэг ийм мөнгө хэрэгтэй байна. Манай хүүхэд нэг ингээд энэ ч гэдэг юм уу. Эсвэл нэг ганц нэг асуудал дээр л нэг ивэл ерөөл авчихъя. Бусад хэсгийг нь бол би өөрөө аргалчнаа гэж бодох биш. Таны амьдралын бүх талбар дээр таны бодол санаа, үйлдэл, үг яриа, гэр бүл, эр хүүхэд, эхнэр нөхөр, бэлгийн амьдрал бүх зүйл дээр эзний үг хэрэгжигдэх ёстой. Тэгээ би ялангуяа амьд бүл чуулганы итгэгчид тэгээд бас биднэртэй нэгэн гэр бүл, итгэлийн гэр бүл болоод явж байгаа ахан дүүстэй зориулаад хэлэхэд та хэрвээ альваа шийдвэр гаргахдаа Бурхны хүслийг дандаа хайгаарай. Бурхны хүслийг нэгдүгээр тавиарай. Бурхны хаанчлалыг, Бурхныг нэгдүгээр тавиарай гэж би хүсмээр байна. Гуймаар байна, ятгамаар байна. Хэрвээ танд тэр шийдвэрийг гаргахад чинь хэцүү байгаа бол, ээдрээтэй байгаа бол хүнээс асуугаарай. Чуулганыхаа удирдагчаас юм уу? Эсвэл таны итгэлийг даах тийм хүнээс та асуу. Битгий гав ганцаараа шийдвэр гарга. Хоёр талбар дээр ялангуяа монголчууд яг алддаг юм шиг надад харагддаг. Одоо мэдээж олон талбар дээр алддаг. Харин хоёр зүйл дээр итгэгч хүмүүс бас яг адилхан. Маш их алдаа гаргадаг. Энэ зүйл бол эхнийх нь санхүү, хоёр дахь нь гэр бүл. Тэгээ энэ хоёр зүйлийн тухай би яг эзний үгийг амьдрал дээр хэрэгжүүлэх тухай ярив. Санхүүгийн тухайд. Санхүү гэдэг бол бидний амьдралд маш их хэрэгцээтэй зүйл. Мөнгө, орлого, ажил. Харин тэгвэл та санхүү дээрээ хэр эзний үгийг хэрэгжүүлж байна? Энэ мөнгө бол одоо мөнгөө би хэрхэн зарцуулах нь миний хэрэг гэж магадгүй бодож магадгүй. Ялангуяа итгээд удаагүй хүний хувьд бол харин тэгвэл мөнгө санхүү маань хүртэл бүгдээрээ 100% эзний ивэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Надад ирж байгаа бүх санхүүгийн ивэл, бүх орлого тэр бүх нь Бурханаас надад хайрлсан Бурханы хишиг, Бурханы нэгүсэл, Бурханы өгөөмөр зангийн бэлэг байгаамаа гэж харах хэрэгтэй. Энэ бол би үнэхээр мундагтаа, би агуудаа, би чадвартайдаа энэ мөнгийг олчлоо гэж бодох биш. Мэдээж надад тодорхой хэмжээний чадвар байсан ч гэсэн харин тэрүүгээр дамжуулаад орлого олох боломжийг Бурхан надад өгсөн. Тийм учраас энэ бол Бурханаас надад өгж байгаа ивэл бүгдээрээ. Тэгвэл Бурханаас өгсөн тэр ивэлээс бид нар тодорхой хэсгийг бид нар сайн дураараа бас өгөөмрөөр Бурханы ажилд зориулаад бид нар өгдөг. За хуучин гэрээн дээр 11 гэж ярьдаг байсан. 11-ийг Израильчуудыг эзэндээ өргөөрэй. Дээрээс нь бусад өргөлүүдийг хандвуудыг авдаг байсан. Харин тэгвэл шинэ гэрээний үед үндсэндээ ерөөсө та нар өгөөмрөөр өг, сайн дураараа сэтгэлээсээ өгөөл гэсэн зарчим ба. 11 гэдэг бол яг нэлээд сайн одоо эхлэлийн цэг байж болно. Гэхдээ 11-гээ бити хязгаарлаарай гэсэн үг. Та 11-ээс илүү өгч болно. Та сэтгэлийнхаа шийдсэн сайн дурын хэмжээгээр эзний ажилд зориулаад өргөөрэй гэж. Гэхдээ энийг албадлага бусаар гэдгийг маш ойлгох хэрэгтэй. Сайн дураараа та бас өгөөмрөөр өгөөрэй. Тэгвэл санхүүгийн шийдвэр гаргахдаа та эзэнд яг энэ эхлээд эзэнд өргөх энэ дээж та тусдан тавьж байгаа юу? Тусдан тавьж чадахгүй байгаа бол үнэн дээр цөлмөгчд бид нар өгөөд идэг. Эзэн зориулах өргөлийг бид нар тусдан тавьж чадаагүй нөхцөлд яаж хийж яагаад
бид нар цөлмөгчд мөнгөө идүүлээд идэг. Та нар хараарай. Амьдрал дээр яг тэгний болдог. Тэм учраас үнэхээр эзэнд өгөөмрөөр эзний ажил зориулж эхлээд тусдан тавиарай. Тэгээд дараа нь ялангуяа монголчуудын хувьд одоо байр сав, одоо машин тэрэгч гэдэг юм уу. Нэлээд том юмн дээр худалдан авахд мөнгө хэрэгтэй болно. За тэгвэл хамгийн түрүүнд та энэ зүйлийг худалдаж авах надад үнэхээр шаардлагатай байна уу? Эсвэл зүгээр би хүсэж гин үү? Гоё юм да, авцсан байвал гоё юм та байх нь гоё вэ? Үнэхээр эсвэл таны хэрэгцээ байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Зарим хүмүүс хүслийнхаа төлөө буруу шийдвэр гаргаад санхүүгийн хүндрэлд ортог. Тэр нь өөрийгөө хүндрүүлдэг, гэр бүлээ хүндрүүлдэг, хүүхдүүдээ хүндрүүлдэг, эргэн тойрныхныг хүндрүүлдэг. Тэгээд энэ зүйлийг худалдаж авах надад хангалттай мөнгө байна уу гэж асуу. Байхгүй бол та дутууг нь хаанаас гүйцэх вэ? Та зээл авах гэж байна уу? За, зээл авах таны сэтгэл амар байна уу? Зээлээ та төлж чадах уу? Зээлээ буцаага төлнө гэсэн найдвартай баталгаатай орлого танд бий юу? Тэр зээл танд хэр удаан дарамт болох вэ? Хэдэн сар, хэдэн жил танд дарамт болох вэ? Та тэр дарамтыг үрээд тэр хугацаагаар тэсгэд бэлэн үү? Таны гэр бүл бэлэн үү? За, зээлээ хэрвээ төлж чадахгүй бол ямар эрсдэл гарах вэ? Ямар хүндрэл гарах вэ? Байраа зээлэн тавьдаг, ламбардд тавьдаг. Эсвэл ямар нэгэн үнэтэй цайтай юмаа барьцаанд нь тавьдаг. Хэрвээ зээлээ тавьж төлж чадахгүй бол түүнийг алдахад та бэлэн үү? Байраа алдахад та бэлэн үү? Байраа алдчихад танд хоёр дахь байр амьдраад орчих байр байгаа юу? Бүр энэ асуултуудыг өөрөөсөө тавих хэрэгтэй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа та битгий хөнгөн шийдвэр гаргаарай. Санхүүгийн шийдвэр гэдэг дээр зүгээр нэг юм худалдаж авахаас илүүгээр бас гадагшаа явах аяллууд байдаг. Ялангуяа за би тэнд очиод тэдэн сар ажиллаад Солонгост очиод нэг 3 сарын виз аваад 3 сар би тэнд мөнгө хийчээд эргэж ирээд би мөнгөө дарчнаа гэж боддог. Одоо монголчууд маш их тэгж явдаг болсон. 3 сарынхан гэдэг нэр томьёо бүр гарчсан гэсэн. Солонгосоор дүүрэн. Энэ 3 сарынхан гэдэг. Үнэн дээр хүмүүс маш өндөр горлого тавиад маш их газраас дээгүүр хальсан, бодит байдлаас дэндүү хальсан горилготойгоор тэнд очдог. Тэнд очиод маш хурдан мөнгө олоод маш хурдан нөгөө олон өрөө дараад ирчнэ гэж боддог. Гэтэл бодит амьдрал дээр тийм болдоггүй. Эргээгээд бүр илүү их өртөө болоод ирж магадгүй. Хэрвээ та анх тавьснаас илүү их өр тавиад хүрээд ирвэл яах вэ? Тийм байдал болж болно шүү дээ. Тэгвэл та яах вэ? Тэр байдлаас яаж гарахад хариулт нь танд байгаа юу? Байхгүй бол битгий тэр замыг сонгоорой. Хэрвээ та энэ асуултуудад баттай, найдвартай хариулж чадахгүй байгаа бол битгий маш их хэмжээний мөнгө орсон санхүүгийн шийдвэр гаргаарай. Бурханаас асуу. Бурхан таныг хүсэж гэнэ үү? Магадгүй танд мөнгө байхгүй ч гэсэн бурхан хүсчээж бас болно. Бурхан гэхдээ танд энэ яаж хийж яагаад бурханы аргаар хангагдана гэсэн итгэл харин танд бурхан танд өгдөг тийм нөхцөлд. Заримдаа бид нар итгэлээр шийдвэр гарна. Гэхдээ итгэл гэдэг нь хоосон итгэл биш. Итгэл гэдэг бол бурханы үг байдаг. Бурхан надад өгнө гэсэн үнэхээр бурханаас өөрөөс нь ирсэн үг байдаг. Энийг та өөрөө л хувьдаа хэлж чадна. Заримдаа тэр нь магадгүй буруу гэж болно. Та өөрөө зүгээр бурхан хэлээгүй байхад бурхан хэлжлээ гэж боддог. Үнэхээр бурхан таныг хангана гэсэн бол хангана. Заримдаа бид нар үнэхээр маш олон зүйлийг бодож иж бид нар шийдэх хэрэгтэй. Тэм учраас мөнгө санхүү дээрээ та бүхнийг бурханыг хаагаараа, бурханы хаанчлалыг хаагаараа, бурханы үг юу гэж хэлж гин гэдгийг хаагаараа гэж би хэлмээр байна. Хоёр дахь зүйл нь гэрлэлт, гэр бүлийн талаар бурханы үгийг хэрэгжүүлэх тухай би яриа. За залуу хүмүүст хандаж хэлэхэд за би хүнтэй суумаар байна гэдэг. За таны хүнтэй суумаар байгаа хүн чинь үнэхээр Есүсийн чин сэтгэлээсээ дагалдагч мөн үү гэж хамгийн түрүүнд асуу.
та өөрөө хэрвээ өөрийгөө би Есүсийн дагалдагч гэж хэлж байгаа бол таны насан туршдаа амьдралаа холбоё гэж бодож байгаа хүн чинь Есүсийн дагалдагч мөн үү? Хэрвээ биш бол та хар цагаан хоёрыг холиод нийлүүлэх гэж байгаатай адилхан. Харанхуй гэрэл хоёрыг нийлүүлэх гэж байгаатай яг адилхан. Итгэдэггүй хүмүүсийн амьдрал сайхан байхгүй. Хүмүүс олон орж тэгж шингэдэг, сонгодог, шийддэг, харин амьдрал нь сайхан байдаггүй. Хэрвээ таны сууя гэж бодож байгаа хүн чинь Есүсийн дагалдагч үнэхээр биш. Би Есүст итгэдэг гэж хэлдэг хүний тухай ярьж байна. Эсвэл бас Есүсийн дагалдагч гэдэг хоёрыг би ялгаж ярьж байгаа шүү. Хэрвээ Есүсийн дагалдагч үнэхээр биш бол та тэр хүнийг битгий хараарай. Итгэл нь битгий хараарай. Гэрлэлтийн хувьд үнэхээр Бурхан таныг яг одоо гэрлээсэй гэж хүсэж байна гэж Бурханаас асуу. Бурхан намайг гэрлээсэй гэж хүсэж байгаа юу? Тэгвэл одоо бас гэрлээсэй гэж хүсэж байгаа юу гэж Бурханаас асуу. Нөгөө хүнээсээ энэ миний хувьд зөв хүн маань мөн үү? Эсвэл тэр хүний хувьд би бас зөв хүн мөн үү? Би зүгээр л хүсээд байгаадаа эсвэл би төвчж ядаад байгаадаа суумаар байна уу? Эсвэл үнэхээр энэ хүн надад зөв хүн, би бас тэр хүний хувьд зөв хүн нь. Бид нар бие биенийг нөхөд бие биендээ зөв хүмүүс мөн үү? Бурхны өмнө бид нар бие биендээ зөв хүмүүс мөн үү гэж асуу. Бас миний одоо энэ хүнтэй үргэж байгаа үерхэл маань Бурхны өмнө зөв үү? Бурхны өмнө ариун байж чадж байгаа юу? Бэлгийн харьцаагүйгээр цэвэр ариун байж чадж байгаа юу? Бэлгийн харьцаа болвол албан ёсоор эхнэр нөхөр болсон хүмүүсийн хоорондох гэрлэлтийн харилцаан доторх оргил байгаа. За би дахиад хэлье. Бэлгийн харьцаа бол албан ёсоор эхнэр нөхөр болсон хүмүүсийн хоорондох харилцааны дээд оргилцыг. Энэ зүйлийг ийм дээд оргил болсон зүйлийг бид нар хөнгөнөөр авч үзэж болохгүй. Би нэг галтай зүрлээ. Гал бид нар гэрт асаахтаа бид нар хаа хамаагүй гал асаадаг уу? Гал бидэрт мэдээж дулааныг өгнө, элчийг өгнө, биднийг бүлээцүүлнэ. Өвлийн хүүтнийг тисгэд биднэрт туслана. Гэхдээ та гал хэрэгтэй гэд гэрийнхаа хаач хамаагүй гал асаадаг уу? Үгүй. Та зуухан дотор тэр зуухан өөрөө галыг гадагшлуулахааргүйгээр зөвхөн хэрэгтэй зүйлийг нь элчийг нь дулааныг нь гадагшлуулдаг төмөр зуухан дотор гал асаадаг. Та модон зуух гэж үзсэн үү? Модон зуух гэж байхгүй. Төмөр зуухал гэж байд. Эсвэл за төмөр биш юм аа гэхэд тэр галын халуун элчийг тисээд хайлахааргүйгээр өөрөө байж чадхал тийм зүйл дотор л бид нар галыг асаадаг. Тэр гал байх ёстой газараа байж ивэл сайн. Харин байх ёсгүй газар руу орж ирвэл яах вэ? Аюултай. Гал байтугай тэр гэр тэрчгэрээ шатаад дуусна. Тэрнтэй адилхан бэлгийн харьцаа гэдэг бол зөвхөн гэр бүл дотор албан ёсоор эхнэр нөхөр болсон хүмүүсийн хооронд хүрээ хязгаартай төмөр савн дотор байж ах ёстой зүйл. Та тэр галыг хаа хамаагүй аваачаад асаагаад явдаггүйтэй адилхан бэлгийн харьцаа гэдэг бол хаа хамаагүй хүмүүстэй нийлээд унтаад явдаг гал биш. Энэ бол төмөр савн дотор байх ёстой газараа байж ах ёстой зүйл. Хүмүүс харамсалтай нь үүнийг ойлгоогүйгээс эсвэл үүнийг хэд хөнгөн авч үзнээсээ болж амьдралдаа алддаг. Харамсалтай нь тэр алдааг дахиж засч болдоггүй. Та энэ бэлгийн амьдрал дээр нэг алдсан болвол дахиж даанч засч болдоггүй. Дэндүү хохиролтой, дэндүү хизээж засч болдоггүй зүйлийн нэг бол энэ байгаа. Та бэлгийн амьдрал дээр алдснаас болж таны амьдрал насан туршийн хохирол гарч болно. Насан туршийн та нэг ачаа, үүрэг, хариуцлага үүрч магадгүй. Та хүсээгүй. Гэхдээ тийм байдалд орсон. Та хүсээд сонгоод төрийг хийгээгүй. Та дэндүү хөнгөн үзсэн учраас.
Тийм учраас би залуучуудыг хэлмээр байна. Үнэхээр үерхэл нөхөрлөөс ахуулаад гэрлэлт хүртэлх асуудлыг үнэхээр Бурхныг нэгдүгээр тавиад Бурхныг ирж хаагаарай. Өөрийнхөө хүслийг битгий нэгдүгээр тавиарай. Бурхны хүслийг, Бурхны хаанчлалыг нэгдүгээр тавиарай. Бас зарим хүмүүсийн хувьд гэрлэхээс өмнө шийдэх ёстой асуудал зөндөө байдаг. Бид нар бүгдээрээ нүгэлт хүмүүсээс төрсөн. Өөрсдөө бас нүгэлт чанартай хүмүүс. Амьдралынхаа туршид бид нар янз бүрийн байдлаар шархацсан байдаг. Янз бүрийн байдлаар гомдсон. Түүнээсээ болж янз бүрийн буруу зан авир сурсан. Буруу дадалд сурсан. Буруу бодолд өөрийгөө аваачсан байдаг. Тэгвэл хүн гэрлэхээс өмнө эдгэрэх ёстой, чөлөөлөгдөх ёстой зүйлсээсээ тэр ажлуудыг хийсний дараа гэрлээсэй гэж би хүсдэг. Хэрвээ та хүнтэй харьцахдаа ер нь асуудалтай бол та хүнтэй гэрлэхээс өмнө тэр асуудлаа, тэр шарах сорвоо эдгэж ээж тэндээсээ чөлөөлөгдөөд та эрүүл болсныхаа дараа хүнтэй суугаарай гэж хүсмээр. Хэрвээ та тэр шарахтаагаараа, тэр гажиг байдалтаагаараа, эсвэл та тэр буруу дадалтаагаараа хүнтэй суух юм бол та зөвхөн өөртөө болон нөгөө хүндээ тэгээд үр хүүхдүүдтэй хүндрэлийг л авчирна. Тэм учраас таны амьдралд янз аливаа асуудлууд байгаа бол, янз бүрийн шарах сорив байгаа бол ялангуяа тэр бүхнээсээ эхлээд шийдээрэй. Эхлээд тэндээсээ чөлөөлөгдөөрэй. Бурхан эдгэж өгч чадна. Бурхан өөрчилж өгч чадна. Харин та өөрөө тэгэхэд бэлэн байх ёстой. За би тэгээд үнэхээр бидний амьдралын зөвхөн хоёрхан зүйлийг би авч үзлээ. Санхүү, гэрлэлт, гэр бүлийн амьдрал. Бидний амьдралын бүх талбар дээр Бурхны үг хэрэгжигдэх ёстой гэдгийг би дахиад хэлье. Бид нар зүгээр л надад өнөөдөр би нэг өвчтэй, тэр өвчнөөсөө би салж л байвал тэгэл одоо яах вэ? Босон ч яах вэ? Шудраг үнэн явах нь ямар хамаа алга гэдэг биш. Үнэхээр бидний амьдралын бүхий л талбар дээр Бурхны үгийг бид нэр хэрэгжүүлэх ёстой. Тийм дагалдагчид байгаа. Тэгхийн бол эзний хэлсний дагуу бид нар толинд өөрийгөө харчаад өөрийнхөө нүр царайг угаалгүйгээр эсвэл засах снамаа засахгүйгээр өөрийнхөө бодит байдлыг мартаад явж байгаа мартамхай хүнтэй адилхан биш. Харин үйлс бүртээ өрөөгдөх болно. Та бид нар эзний үгийг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол хадан дээр суурай байшингаа барьсан мэрэгэн хүн болно. Эзний үгийг хэрэгжүүлэхгүй бол бид нар элсэн дээр байшин барьсан мунхаг хүнтэй адилхан. Хэрвээ бид нар эзний үгийг хэрэгжүүлэх юм бол би Есүсийн дүү, Есүсийн ах トゥ гэж хэлүүлэх болно. Бас би эзнийг үнэхээр эзэн гэж хэлэх эрхтэй болно гэсэн үг. Есүс тэгж хэлсэн. Та нар намайг эзэн гэж дуудаг хэрнээ юунд хэлснийг минь үлддэггүй юм бэ гэсэн. Над руу ирж үгийг минь сонсоод үүний дагуу үлдэх чинь хинтээ адил болохыг би та нарт харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суйрлуулсан хүнтэй адил юм а. Үер болж гол халин байшинг дайрсан боловч хөдлөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод үүний дагуу эс үлддэг нь газар дээр суур тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нуруу. Тэр байшингийн сүрэл асар их байлаа. За тэгвэл бүгдээрээ мэрэгэн хүн байх уу, мунхаг хүн байх уу гэдгээ сонгоно гэсэн үг. Эзний үгийг хэрэгжүүлвэл та ухаалаг нэгэн гэж хэлэгдэх болно. Эзний үгийг хэрэгжүүлэхгүй бол мунхаг нэгэн болох нэ. За бүгдээр эзний өмнө очиж залбирцгаая. Халелуя Иесус. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Тэгээд үнэхээр таны үг өөрөө хангалттай. Таны үгэнд биднийг заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэхэд тустай учраас таны үг бидний амьдралын бүхий талбарт хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг. Хэрэгтэй зарчмыг бид нар зааж өгдөг. Таны үг бол хангалттай эзэн минь ээ. Таны үг бүх талаараа хангалттай. Таны үг хүч чадалтай. Таны
Энэ гайхамшигт үгийг бид нар амьдралаа хэрэгжүүлэхэд та бидэнд туслаарай. Хэрэгжүүлнэ гэсэн шийдвэрээ гаргахад та бидэнд туслаач эзэн минь. Бид нар зүгээр нэг сонсоод өнгөрүүлдэг биш, харин таны үгийг сонсоод хэрэгжүүлдэг таны таалагчд баймаар байна эзэн минь. Та бидэнд туслаарай. Надад хохиролтой хэцүү юм шиг санагдсан байсан ч гэсэн би эзний үгийн дагуу амьдрнаа гэдэг шийдвэр дээр бат зогсдог таны сайн дагалдагчд байхад та бидэнд туслаач Есүс. Халелуя. Эзэн бурхан минь, та бидэнд туслаарай. Тэгээд үнэхээр өнөөдөр та бидний зүрх сэтгэлтэй ярьж өгөөрэй. Бидний амьдралын энд сууж байгаа хүн болгоны амьдралын бусад хөндөгдөөгүй бүх талбар дээр эзэн минь та өөрийн таны үгийн амьдралдаа хэрэгжүүлэхэд та туслаарай. Таны үгийг шинтэн уншиж, таны үгийг хэрэгжүүлэхэд та бидэнд хүч чадлыг өгөөрэй гэж гуй Есүс. Есүс танд баярлалаа. Амен.